За Jurens тоглоод эхэлсэн байгаа. Тийм болохоор энэ ч дүүж яах. Мань Mirage гэдэг map дээр бүх зөвлөгөөнүүд гэх юм ба да. Мань нэг тийм Mirage-ийн тоглож шинтер биш болохоор бас яг ингэж тоглож зүгээр, тэгж тоглож зүгээр гээд яг тийм заавал тийм амар дүрмийн юм бол хийж чадахгүй. Ер нь бол чи ч гэсэн ерөөхдөө нэг тоглож ихтэй нэг удаагүй бас энэ map ер нь нэг л шаахгүй байна те. Энэ map-ийн өчиг очиж гэсэн бодолтой энэ ч дүүж яах. Тэгээд хэрэгтэй юм зөндөө авах гэж найдаж. За чи terror талаас тоглож нэг terror талаас тоглож байвал ерөөхдөө terror-ч руу стичхгүй ч аль ч талдаа тоглож ирсэн ер нь бол Mirage гэдэг map дээр болонгууд mid control нэлээд чухал байгаа. Mid control-ыг авч яах гэдэг байгаа вэ гэхээр ерөнхийдөө хайлыгаа ингээ mid руу юм хийхгүй байжгаад тэгээд ер нь бол энэ box руу гараад mid-ийг тусалж байгаа хоёр хүн гараад энэ control-ыг авна. Тэгээ нэг хүн болонгууд одоо ер нь бол blitz стандаа энэ under явж ирж байгаад тэгээд under руу flash энэ аваач юм уу ихлээд жоохон нөө Коныхоо энэ control-ыг аваад тэгээ Коныхоо дээдлийг утаад Коныхоо натлын мод идоод утаан жоохон цаан задрах хэрэгтэй. Тэгээд натлын мод идээд ер нь бол Коно эзэлж байгаа. Ер нь бол энэ map руу ер нь хоёр тал руугаа хүссэн тал руугаа орчиж болно. Бүр дуртай хөрвөл одоо ийшээгээ бүүсэлж гараад төрдгөөр нь хор игээч авсан болно. Ер нь бол маш их прessure үзүүлж байгаа. Хэрвээ чи мэдээ хэлж чадахгүй бол тэгээд ойлгомжтой шүү дээ. Айл чинь чиний орох нүх чи хоёрхан нүх байгаа. Хоёр нүхий чинь тэгээд мод иднэ утнуу тэ сквал зүгээр л ретек гинүү хамаахгүй юу гэдэг буцаагаад авах болон хамгаалахад амхан болчихж байгаа гэсэн. Тэгээ сэтийн талаас бас мэдрүү тэгээ прешэр хийгээд байгаа шалтгаан нь тэгээд бас л тэг ингээл айлыгаа дураараа тоглохгүй гэж л ер нь бол сэтийн талаасаа мид контрол авах гэж үзэж байна. Террор талаасаа аль болох дураараа тоглох гэж ер нь мид контрол авч байна. Мань бол нэг тийм тэгээ гараад за мань нэг дараад унгаач гэдэг тийм мундаг пистол мань биш. Тийм болохоор мань бол энэ тоглоомыг аль болох амарханаа тоглохыг хүсдэг. Ер нь бол тэгээ амархан гараад флаш тулцсан хүнийг буудаад гараад ялтул гоё юустэй. Надад бол энэ бол юу гэдэг амархан хожиж байгаа нь бол илүү гоёхгүй юу. Тэгээд амархан хожихын тулд юу яах вэ гэвэл утчул гоё. Чам руу буужуулах 1 тэгээ 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 тэгээ ер нь бол 13 өнцөг байгаа байхгүй юу. Гүүж гараад 13 өнцгөөс буудуулах нөхцөл рүү ингэж гүүж гарч явж чи тэнийг миний бодлоор миний бодлоор чи ер нь чи угаасаа л тэнэг байна. Тэгээ жоохон арай ухаантай мөртөө жоохон тэнэгүүд нь болонгоо те эхлээд жангтай шалгаад эхлээд ингэ шалгаад ингээ дараалалаар нээж дараагаар нь ингэ шалгаад тэгээд ингэж нэг дараалалаар орж байгаа. За тэр хүмүүс нь мундаг геймтэй хүмүүс нь л их тийм бас ер нь бол тэгээ өчтөрийн Spirit Now-ын тоглолтын дарахад бол ер нь бол донк утаан мутаа шидэхгүй ер нь бол нэг жеклж яваад алаад яваад байлаа. Окей тэгэж болно. Гэхдээ миний бодлоор бол те нэг хідэн утаа игээл ингэж нэг утаал за ингээ утаснараа одоо энтлийн хоёр үнсийг хаачиж байгаа байхгүй. Тэрвор талаас ингээ ороход баруун талаасаа ер нь айх айцрах болчихж байгаа юм. Тэгээд зүүн талынхаа хүмүүстэй байтахад багийн ч хүн ингээд флаштаад өгчүүл чи харах 1 2 3 тэгээд 4 үнцэг байгаа 4 үнцгийг чинь те флаштаад ер нь бол те цайруулчвал гараад алвал амархан бистэй. Тэгээ хожууд гоё юустэй. Миний бодлоор ингэж тоглоход миний бодлоор амар гоё ихгүй юу. За тэгээ ихний утаа. Одоо нь хүмүүс утаа ер нь бол мэдэхгүй байж байгаа. Одоо энэ Mirage гэдэг map ч одоо гараад одоо 10 жил орог болчихоо л үтэй. 10 жил болцсон шүү дээ. Тэгэхэд л одоо хүмүүс одоо стресс авч чадахгүй байна. За төрдгөөс гарч ирээл чи энэ буулан руу ороод сууж болохгүй. Суух юм бол илүү гарчна. Одоо харуул хийж. За энэ нэг юм дөрвөлжин дүрсгээ хэлчих юм уу да. Энэ дөрвөлжин дүрсний гол нь энэ голоосоо дээшээ өрөөл алдан жоохон доошогоо орчвол сейф. За тэгээд энэ утааны ганц асуудал нь одоо нөгөө CS2-ын утаа ингээд доошогоо тархдаг болсон болохоор энэ байрлалыг халдуулаад лээ. Тэгээ мань энэс утаа мань мэдэхгүй. За нөгөөх нь болонгууд коннектор утаа. Ингээд нэг 3 шиг цагаан баг нь байгаа. 3 цагаан багны голдон зогсож жагаад одоо энэ нэг юм гурвалжин дүрс үүсгэж жагаад энэ голдон шидчих. Нэх энэ дээр бол нэг тийм нарийн ширээ юм байхгүй. Ингээд голдон шидтэй. За ингээл ер нь бол танах ингээд баруун талаа утчлаа. Тэгээ зүүн талыг нь бол тэ А-гийн дефолт 2 утаа орчлоо. За тэгээ ер нь бол хүмүүс сэтигийн утаа хийдэг. Ер нь бол сэтигээс нэг ап тоглоод ядаргаатай байвал ер нь бол сэтигийн утаа хийчихвэл зүгээр. За сэтигийн утааг мань нэг хүмүүс заагаад өгчээ. За хуучин бол энэчнээс хүмүүс шидэд идэг гэсэн. Энэ утаа болонгууд ер нь бол муу утаа. Энэчээ зогсож жагаад энэ нэг модон дээр барьж жагаад jump throw хийдий. За энэ асуудалтай. Яагаад вэ гэхээр энэ утаа ингээд энэ доор задарчж байгаа. Тэнгүүт энэ дээгүүр авираад хүмүүс ингээд харчтай. Палсыг чарчж байгаа. Ерөнхийдөө тик нөгөө
Tetris рүү авирж байгаа хүмүүс ингээ харчиж болж байгаа. Тэгээд тэгхгүйд бол ерөнхийдөө арай дээр утаа нь олонгууд ийм утаа болж таарсан. Энэ доор голжоод энэ гол хавцаа зогсоол энэ модны голд нь барай жамтрович. Тэгэх юм бол яаж байгаа вэ гэхээр энэ боксныхын дээр нь задарчж байгаа. Тэнгүү тийшээ авирлаа шарагдахгүй. Бүр ингээд бүр дээшээ авираад намайг бууд гисэн юм шиг энэ дээр гарч ирж ээж л ер нь бол харна гэсэн үг. За ийм 3 утаа байдаг. Гэхдээ ийм 3 утаа хийхээс илүү ер нь бол хоёрыг нь хийгээд зүүн талтайгаа флаштаад байлдаад сэтигээ эзлэх нь ер нь бол зөв тоглолт. Ер нь бол та нар тэмцээн хараараа ер нь бол сэти нэх утахгүй байгаа. Тэгээ ерөөхдөө чи ингээд нэг сайтыг тэр чигээр нь ингээд битүүмжлээд чи 3 утаагаа ашиглажлаа. Моли флаш хамаг юм ашиглажлаа заяа. Тэгээд эзлээд чи бомбо тавьчлаа. Айл ч ямар ч утаа мутаагаа ашиглаагүй, ямар ч моди зоолыг ашиглаагүй. Тэнгүүтээ та нар онгууд яг үндэ map control эзэлсэн юм байхгүй те. Айл ч нь болонгууд ингээд 1 2 3 ер нь бол энэ 3 ч юм уу те 4 талаас нь flash smoke хийж гарч ирээд retake хийхэд амархан болгож байгаа байхгүй. Тийм болохоор чи нэг боломжийг нь хаахын тулд ямар нэгэн байдлаар нэгтлийг нь утлахгүйгээр дайрж эзлэх ёстой. Тэгээ тавуула бомб тавиал тавуула бомбо хараал тэгэл 5-9-5 retake байлтна. Энд чинь wallrun биш байхгүй юу? Тийм болохоор чи контрол авах хэрэгтэй. Wallrun болгонгоо нөө скиллүүдтэй damage үзүүлдэг хан нэвтэлтийг скиллүүдтэй болохоор ерөөхдөө тиймэрхүү тоглолт амар их болдог. Харин CS-ээр бол чи ямар нэгэн байдлаар тэ 5 эсрэг 2 байлдаад 2-оо алаад 2 нүхнүү 3 нүхнүү хамаахгүй тэгээд ер нь бол айлыгаа цөөлөөд айлынхаа тоглож болох газрыг хязгаарлах нь зөв. Тийм болохоор ямар ч гэсэн сэтигээ нэх утаад димээ за сэтигээ эзэлж тоглож байгаарай. За тэгээ нөгөө хамгийн чухал юм болонгууд энэ флаш тулдаг флаш гэдэг юм даа. Энэ хаалганы энэ гол хавцаа оржаал энэ лампны дээр барьж. За энэ болонгууд хүнээ цайруулахгүй яг энэ дээр задардаг. Хүн чинь одоо энэ доогуур ингээ гарч байгаад энэ дээр задарч байгаа болохоор цайрахгүй. Одоо ингээ харах юм бол хүн чинь цайрахгүй. Тэгсэн мөртлөө энчээ байгаа үнийг цайруулна. Тэгээ ер нь бол бүх газрыг л цайруулд юм да. Яг сетигээс ап барьж байвал тэгээд амар муу цайруултыг. Яагаад ийм флаш хийгээд яагаад ийм гүнзгий флаш хийхгүй байгаа вэ гэвэл бастай. За нэгт болонгууд энэ хүнийг флаштахын тулд энэ тулдаг флаш хийж. Энэ флаш бол энэ хүнд орохгүй гэсэн үг. За дээрээс нь чи ер нь зүгээр энэ ч сайтанд тоглож байгаа хүн гэж бодзоо. Чи ийм харч болохгүй юу? Яа одоо ямар ч хүн байсан болтох байхгүй. Тийм болохоор бас энэ флаш жоохон юу байхгүй юу? Хүнд ордгоо флаш. Харин нөгөө тулдаг флаш нь цуп гэж нэг хальт нэг 0.1 секунд гарч ирээд цайруулчих болохоор тулдаг флаш нэг үр дүнтэй. За тэгээд ер нь бол чи танаа энтри хийдэг хүн чинь тэгээд ер нь нэг флаш авсан баруун талаас айхгүй. Тэгэл ингээд нэгний өнцөг, хоёр дахь өнцөг, гурав дахь өнцөг, дөрөв дахь өнцөг гэдээ ингээд шалгаад тэгээд сайт руу орно штэ. Андартаа ер нь бол байлтаа тийм ээ. Харин палцтайгаа хүн чинь болонгууд андартайгаа андрыг чи зохицуулах хэвээр. За тэгээд Монголын тоглолт үзсэн чинь нэг иймэрхүү юм игээд байсан. За энэ талтан зогсож жагаад энэ хоёр дахь шон руу барьж жагаад ийшээгээ ингээд шифтлэж алхаад энэ чинь эсэ дарж тулж жагаад ингэж мод хийж байгаа. Ерөнхийдөө угаасаа палцыг бол сэтитлээсээ байнга дууссан байгаа шүү дээ. Тийм болохоор нэх айц байхгүй 50хан шиг ингэж гарч ирээл. Тэгээд энэ бууланд очсноо зөвхөн эсэ дараал зөвхөн эсэ дарангуудаа чидчихэж байгаа. За энэ мол смокны орнд мол яваагаа явуучихгүй. Тэгээд андрыг мод идэх хэвээр. За арай өөр нэг чамин сүртэй арга нь болонгууд өөр энэ болонд ингэж очиж байгаа энэ гэрлийн энэ дээр барьж байгаа тэгээ гүйж байгаа годоосоо жоохон доошлоод ирэнгүүт нь шидчихгүүд энэ доош утаарч байгаа. Тэгээс мод явж байгаа. Пас юм бол өгөж болохгүй. Пас юм бол ингээ утуулсан байгаа. Тэгээ утуулсан байна уу хамаа ахгүй заяа. Ерөнхийдөө утаа хүлээн мөлөө утаа хүлээж байгаад ороод их зүгээр. Гэхдээ ерөнхийдөө тэгэл аагаас чинь менеж ч хүн ороод энтри хийж байгаа болоогоос тэ. Ер нь энтри хийсэн хүн бол тэгээ болж өгөөд нэг хүн алаад үгүй штэ. Ерөнхийдөө энэ хүн бол угаасаа үхэх хүн байхгүй юу. Тэгээд 1 2 хүн орлоо. Ерөнхийдөө тэгээд А сайтын дотор чинь нэг хүн хамгааж байгаа нөгөө хүн бол мэдтэйгээ байлж ирсэнаа буцаж ирээд энэ талаасаа байлж байгаа. Тэгээ 2 хүн байгаа. 2 хүн хоёулаа рамп руу анхаарж байгаа. Рамп руу анхаараа те эхний багийн чинь хүн үхэж мүхээ те нэгт хүн нь үхээд хоёр дахь хүмүүнтэй байлж жахад нь гарч ирээд хүнийхээ трейд хийх гэж гарч ирж байгаа хүн. Палсын хүн бол төрүүлж гарч байлдаг хүн биш шүү. Төрүүлж гарч байлдах юм бол чи зүгээр шидэж гинэ л гэсэн үг. Тэгээ pistol round дээр ер нь бол палас ундаг тоглолт моголт бол юм шийдэг. Тэгээд А талынхаа баруун талын хоёрыг утаад ингээ баруун талын хоёроо утцсан гэж бодъё. Тэгээд палсаас 3 хүн ч үсрэх чинь 3 хүндээ үсрэхийнх нь өмнө багийнхныгаа цайруулахгүй мөртлөө айлхныгаа цайруулах
флаш гэвэл ингэж үсрээд давуулж болно. За манай наадчлаа. Ингээд давуулчих болно. Тэгхийн бодвол энэ сайхан дээр нь задарч өгөөж өнөө багийнхаа цайруулахгүй айлхныхаа цайруулж өгдөг иймэрхүү флашууд бас байж болж байна. Багийн юм чинь райпер гараагүй бол тулдаг флаш чирэг болохгүй шүү дээ. За мэдийн нөгөө смок чинь цонхны смок ингээд орчин гардаг смок ингээд хийчин. Энд чи дигээ дарчаад энэ харин коны смок хиймээр байвал энэ бууланд очиж жагаад энэ нэг тэ юунууд байна шүү дээ. Нэг шат шиг юм байгаа. Шат шиг юмны хамгийн доотлын шатны энэ бууланд бариад jump throw хийчих болно. За топ коны смок чинь энэ ч барьж байгаа ингээл jump throw байх хэрэгтэй хаа. Орчлоо штэ. За энэ топ коны смок ерөнхийдөө ингээл орчтий. Тэгээд ерөнхийдөө ингээл Агийн хүн ч юм уу ерөнхийдөө энэ стэрс тоглож байгаа хүн ингээ шорт руу буудуулахгүй л гэсэн зорилготой. Тэгээд Натлин модыг цэвэрлээ шорт руу болчиход байгаа хийж байгаа смок шүү. За мэдрүүгээ гарсан. За танах мэдээ эзэлсэн. Мэдэн чи 2 утаа дуусчлаа. Тэгээ чи яах вэ? Цонхоо дахиад утмаар байдаг. Тэнчнээс утаа дууссан парах гэдэг. За энэ антин дээр барьж байгаа л жоохон алтаа шийдэв. Энэ жоохон шидсэрээ сурчиндөө жоохон мэдвч чарна. Сайн сайн чи алдчихлаа. Энчээ барингуудаа сити утаж болтыг мэдий хүн. Энчээ барингуудаа шорт утаж болтыг. За мэдийн чи хүн гаргачлаа. Мэдрүүгээ чи нэрэ флашч сурмаар байгаа бол нэрэ ингээ флашч болно. Одоо ингээд нэг ап барьж идэв штэ. Тэнгүүд одоо энэ ч задардаг флаш. Гэтэ энэ бол нэг байнга ороод байдгүй. Яг ингээ барьж байгаа хүндлүүл орвол орно. Гэхдээ хүмүүс ч бас энэ дээрээ гарчингууд орохгүй энэ флаш нь. Гэтэ яг энэ флаш нь бас энэ чи коны хүнд ордог л доо. Нэг юм хөө флаш байна. Арай өөр флаш гэх юм бол чи энэ чи эренгүүтээ арагшаага шифтлж алхаж байгаа. Ингээд хүнийг ард флашч болно. Энэ болонгууд яг жинхэнэ яг энэ ч барьж байгаа өнцгөдөр задарч байгаа флаш. Тэгээд энэ ч байгаа хүний чинь өөрийг нь хальт сайруулаад тэгээд ингээд гарна. Энэ бол яг батны орж байгаа флаш. За бэрэг очсон. За бэдэр болонгууд тэгээд ер нь бол яг энэ булан дээр барьж байгаа jump throw хийх юм бол цонхны smoke, энэ ч барьж байгаа гэх юм бол хаалганы smoke. Тэгээд нөгөө эрэхтэн болонгууд хамгийн эрэхтэн ер нь бол энэ булангийн жоохон доохон барих юм бол short smoke. Тэгээ та нар ингэж мингээл ер нь бол янзаар л ер нь бол флаш хийж үзсэн баг. Мань бол яг энэ хавцаа ингэж барьж байгаа ингээд jump throw хийчтэй. Энэ флаш болонгууд ерөнхий энэ чинээс одоо цонхноос нэг ап барьж ангууд ордог флаш юм уу та. Ап ингээ барьж байвал ордог флаш. Тэгээ сайтн дотроос ингэж харж байгаа хүнд ордог флаш. Энэ ч ордог флаш. Энэ ч байгаа хүнд хамгийн амар орд юм аа. Шорт байгаа хүнд бол энэ флаш ч орохгүй. Тийм болохоор шортс байгаа хүмүүсийг чи өөрөө орж нөгөө энтри хийж байгаа хүмүүс чи өөрөө флашт хэвээр. За бүр болохгүй чи ингээ шидэж болно. Эсвэл энэ ч нөгөө утцсан байхад нь ялхаж ороод ингээ шидэж болно. Иймэрхүү флашнууд байгаа. Тэгээд ерөнхийдөө шортын хүний флаштаханд бол хийж байгаа флашнууд. За ер нь бол ингэж л сайт хэлэхэнтэй. Тэгээд заавал хийх ёстой юмнууд гэх юм бол чи заавал кара мод хийх ёстой. Terrori мод яваад энэ бүтэн задарна. City-гийн мод явахаар энэ жижиг задараад байна. Ингээд ингэж юм бол батны задрах. Ер нь Terrori мод бол илүү том задардаг болохоор иш орчин. Тэгээ нөгөө хүн нь болонгууд те Bench мод гэдэг нь хамгийн аюултай хоёр байрлж ийн хоёр ахгүй. Тэгээд амьдрал аваад. Тэгээ Bench мод хийчихэнгууд энэ jail байгаа хүнгээ болно. Гэхдээ нөгөө flash нь бол jail байгаа хүнд бол амар орно. Тэгэл орно доо. Тэгээд бусд нь бол ийм шүү дээ. Одоо өөр одоо яа ихвтэй. Чи ингээл байлж болох өнцгүүдийнхаа те цонхны апд өгөхээргүй болчлоо. Шортын апд өөр нь бол өгөхээргүй болчлоо. Энд чи утцсан байгаа. Тэгээ шортод тулцсан байгаа хүмүүнийг орж байгаа хүн өөрөөсөө флашт нь бусд газруудын барын хүн флаш чинь тэгээд чаалж чадахгүй чи суугалаа гэсэн үг одоо охин. За энэ болонгууд яачлаа дөө. Мань нэг бичлэг Миража багтаагаад хийчихсэн чинь тэгэл тусдаа болгох юм байна. Энэ айд хэдийн 30 минут болцсон байна. Тэгээ эдитер маань эдитлээ 10 минут бичлэг болгоод оруулсан баг. 12 минут бичлэг болгоод оруулсан баг. Тэгээд ститлаасаа яаж тоглох вэ гэдэг юм байна. Тэгээд ститлаасаа тоглох зөвлөгөө маягийн юмнуудыг бас дараагийн бичлэгийг оруулъя. За. Тэгээд бичлэг таалцсан бол тэгээд дараараа тэгээд ститлаасаа орох зөвлөгөөг ер нь бол за орохоор нь маань эн чинь үлдэж. За. Эн чинь одоо байхгүй гэж магадгүй. Эсвэл зөв рекомендашн дээр ороод ирэх хөтөө.
За тэгээд бичлэн дээр лайк дараарай. Бай.